Сайн байцгаана уу эрхэм үзэгч та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Юу яа entertainment таталт ертөнц нэвтрүүлгийн дараагийн нэгэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн түншээр авторадиатор сервис мөн дашка солон. За өмнөх дугаараараа та бүхэндээ шилийн сай эрчүүдийн нэг болох цахиур төмрийн талаар хүргэжсэн бол өнөөдөр ялангуяа шилийн сайн эрсийн толгой гэж яригддаг тороо банд гэж нэрлэгддэг боловч жинхэнэ нэр нь Нанзад дорж хэмээх хүний намтрыг хүргэхээр бэлтгэлээ. За тэгэхээр шилийн сайн эрсийн анхдагч нь болохоор Дарь гангийн Манжи эзэн хааны сүрэгчин тороо банд буюу ялангуяа эрх мэдэлтэй төрийнхний хувьд бол бүр төрийн бөөс хэмээн яригддаг байсан. Нанзад нь 1834-өөс 1904 оны хооронд амьдарч исэн гэж үздэг байна. 1860-аад оны үед Цахар 8 хошуунд төдийгүй дээрээс нь халахад ихэд нэрд гарсан шилийн сайн ир байсан хэмээн бичигдэн үлдсэн байдаг юм байна. За Нанздын уг гарал нь болохоор Цахар хүн гин. Тэрээр 1830 онд одоогийн Будрын чулуу хэмээх газар төрсөн гэж үздэг байна. Нанздыг баг байхад нь эцэг нь насан өөд болоод ээжийнхээ хамтаар маш ядуу юм тарчигхан амь зууж исэн. Тэгээд үүний дараа болохоор ээжийнх нь хүсэлтээр багада бургасан дуганд бас шавлан сууж исэн юм байна. Сууж байсан боловч лам багшийнхаа элдв харгислыг үл твчин дугнаасаа оргоод гэртээ харж ирсэн байна. Ингээд энэ цагаас эхлүүлэн ядуу ардын зовлон зүдгүүрийг үл оошоодог ноёд баяд харийн худалдаачдын эсрэг ир бяр мөн зориг хүчээр тэмцэж эхэлсэн төвхтэйж. За түүний энэ тэмцэл нь зөвхөн амин хувийн ашиг сонирхлоо огт бодоогүй. Ушуу нутгийнхаа ядуу дорой ард олонтой олсон олцоо хуваанд хараадаг байсан нь маш олон хүмүүст таалагдсан буюу ядуу ард түмэнд таалагдаж нутгийнхаа тэр олондоо хайр хүндлэлийг олж авсан байдаг. За Нанздын хувьд бол хурц сэргэлэн эрэлхийг зоригтой хүн байсан төдийгүй маш сайхан дуулдаг, дээрээс нь хөгжимчин байсан гэж яригддаг юм байна. Нанздыг цээлхэн сайхан хоолоогоороо гайхамшигтай сайхан хуураараа уйруулан дуулж хуурддаг байсан хэмээн нутгийнхан хуучилдаг байна. Тороо банд насан өндөр болоод шартын хад 5 толгой ээлд хошуугаар нутаглаж байгаад 1904 онд өвд болсон. Тороо банд буюу Нанздын намтрыг судлаачдын сонирхлыг маш ихээр татдаг. Одоо ч гэсэн татсаар байгаа юм сонирхолтой төвхтэй хүн байна. За хэдийгээр түүний намтар түүхийн сурвалж бичигт тэмдэглэж үлдээгөөгүй ч гэсэн нутгийн ард олны дунд аман хэлбэрээр түүхэн хэлбэрээр домог мэтээр яригдаж үлдсэн гэж үздэг байна. Тиймээс ч эрдэмтэн судлаачид Нандтай холбоотой домог түүх ардын дууг гол хэрэглэгдэхүүн болгон судалж энэ хүнийг иймэрхүү хүн байсан болов да гэж судалсан байдаг. За нэрт монголч эрдэмтэн Владимир Урцов болохоор Монгол ардын аман зохиолын жишээнүүд номондоо юу гэж дурдсан бэ гэхээр тороо бандын дуунаас хідэн бадгийг нь түүж оруулсан байдаг. За тэрээр тороо бандын тухай дууны тухай судалгаа бүр нэлээд нарийн хийсэн төдийгүй тэр дууг нийтэлж Монгол ардын аман зохиол буюу ардын дууг сонирхох гадаадын монголч эрдэмтэд анхудаа танилцуулснараа танигдсан юм хүн байдаг бахан. Үүний дараа бол бидний сайн мэдих Дамжин Сүрэнгүй 1944 онд тороо банд хэмээх өгүүлэл бичсэн. За энэхүү өгүүлэл болохоор үнэн сонинд хэвлүүлсэн байдаг бахан. 1957 онд Жамбал Жамц тороо бандын домог хууч яриаг цуглуулах их ажлыг хийсэн. Тэгээд цуглуулад энийг яасан бэ гэхээр бүр нэлээ хэдэн жил боловсруулсан ба. Ингээ боловсруулад тороо банд хэмээх жүжиг найруулан Сүхбаатар аймагт тоглуулсан. 1958 онд Бавууд орж тороо бандын тухай хэмээх бэсрэг ном хэвлүүлсэн нь Нанздын намтар төвхийг тодруулах чухал хэрэглэгдэхүүн болсон буюу тэндээс энэ хүн ямар хүн байсан бэ гэдгийг илүү ихээр таньдаг мэддэг болсон байна. За Дамжин Сүрэнгүй юу гэж дурдсан байдаг юм бэ гэхээр тороо банд бол сайн ир муу хулгай чимээх хоёр нэртэй явсан хүн. Ардууд түүнийг сайн ир гэж магтдаг. Харин ноёд хятадын залхаа худалдаачид түүнийг муу хулгайч гэж хэвчлэн зандаг буюу бидний түрүүнд дурдсан шиг төрийн бөөс хэмээн зандаг байсан байна. Тороо банд бол тэмцэлт хүн хэмээн нотлоод бичсэн байдаг байна. Нандтын олон далдарлсан тороо банд хэмээх нэрийн тухай асуудал нэлээд маргаантай байдаг юм байна.
Яагаад ийм нэртэй болсон юм? Анх болохоор Торо банд гэж ингэж яригадаад байсан. Сүлдээ бол Торо банд болсон байдаг. За тухайлбал Торо банд гэх зэрэг чухам яг аль нь зөв байсан юм бэ гэдэг нь одоо ч бас юм асуудалтай байдаг юм байна. За судлаачид энэ одоо хүртэл хоёр юм янзаар бичдэг юм байна л да. Гэхдээ энэ хоёр үгний утга санаа нь бол нэг гэж үздэг гинэ. Яг тэгэхээр судлаач Боводорж Торо банд гэж бичих нь зүйтэй. Яг тэгэхээр Торо гэдэг нь одоо гахаан зулцганы Торо биш, сарлагын Торооч биш. Харин энэ бол бүр өөр утгатай. Ямар утгатай юм гэхээр Торо банд хушуу нутгийнхаа ард түмэнд өөрийн түүхийг ярих дуртай өвгөн байсан гэж одоо дарга хангачууд бол дурсаж хүүрэндэг юм байна. Торо банд за Торо би тороогоод л явж идэг байлаа хэмээн өөрөө дурсаж ярьсан байдаг юм байна. Тэгэхээр одоо тэр тороож харагдах гэдэг утгаараа энэ нэрийг өгсөн болов уу гэж ярьд юм байна. За 15-ны цагдаатай адил мордоод бол хулсан шаргатайгаа тороогоод л заларчих ир юмсандаа хөө гэж ярьдаг байсан гэх. Хүрээний шоронгоос орогож гараад 15-ны цагдаа хэмээх алтарсан цэрэгт хөөгцсөн ба тэгээд хулсан шарга морьтой байсан нь үнэн. Иймээс энэ домог үнэн болов гэж санана хэмээн бичсэн байт юм. Одоо шинэ Монгол овогтны аман зохиолын жишээ гэх номонд Торойн дууг галагчлан тэмдэглэсэн байт юм байна. За энэ дээр одоо Тора буюу Торо хэмээх нутгийн аялгаугаар нь тэмдэглэн үлдээсэн байдаг байна. За гэх мэтчлэн яг одоо түүхэн их сурвалжид байхгүй ч гэсэндээ нутгийн ардуудын заамнаас амд амжсан домог мэрэгдсэн эмчилгээний сайрчууд бол зөндөө байдаг. Гэхдээ энэ хүний хувьд бол судалгаа хийгдсэн маш олон эрдэмтэд судалж гаргасны үр дүн дээр иймэрхүү юм байсан болов да гэдэг судалгааг одоо гаргасан байдаг юм байна. За нэвтрүүлгийн түншийг танилцуулаад үргэлжлүүлэн хүргэе та бүхэндээ. Нэвтрүүлгийн түншээр Дашко Салан. За миний өсний өнгө ингээд өөрчлөгдсөн байгааг анзаарж байгаа. За тэгээд час улаан байж байгаа тийм улбар шоронготой болгосон. За энийг бол өсөө огт гэмтээхгүйгээр ганцхан удаагийн одоо будаг арилгадаг юм эко будаг арилгагчаар арчаад тэгээд екі удаадаа ингээд улбар шоронгоор будцсан байгаа нь. Тэгээд өнгөний хувьд бол одоо хамгийн арилгахад хэцүү буюу өөр өнгө ороход хэцүү өнгө нь улаан хар хоёр байд юм байна. Гэтэл тэр час улаан өнгөө би одоо ингээд өөрчилж чадсан. Тэгэхээр энэ одоо магадгүй өрн дулаан цаг ирж байгаатай холбоотой тийм ээ. Өснийхөө өнгийг өөрчлөхийг хүсэж байгаа. За дээрээс нь хуухны цогц эмчилгээ хийлгэхийг хүсэж байгаа бол манайхан бас тэр Дашко Саланыг зориод очоорой. Баярлалаа. За ингээ өргөжлүүлэн хэдүүлээ. Одоо түүргөөрэй. За дараад нь болохоор юу гэж ярьсан бэ гэхээр жамсран жав бичгтээ Торо банд хэмээн өгүүлэлтэй болохоор Торо банд хэмээн бичээд тороолох гэдэг үгнээс гаралтай хэмээн тайлбарласан байд юм байна. Тэгэхээр бид үзэхдээ дээр хоёр нэр бол бичлэгийн хувьд хоёр өөр янзаар бичигдээд байгаа боловч утга санаа нэг юм байна гэдгийг сүүлд нь ойлгосон байна. Торо банд хэмээх нь олны дундаас ир чадал авхаал цамбаагаараа торойн гарсан банд гэсэн утга санааг агуулдаг бол за Торо банд гэдэг нь 9 говь цүлд байгалийн хатуу шалгуурыг даваад өн удаан жил ургадаг мод бол Торой мод юм байна. Тиймээс монголчууд ир зоригийн модыг Торой хэмээн нэрлэдэг гинэ. За мөн Нанзад багтаа хүрээхэд шавлан сууж байсан гэж ярьсан тийм ээ. Тэгээд одоо лам багшийнхаа тэр харгислыг төвчгүйгээр тэндээсээ явсан гэж яриаддаг. Тэгэхээр Торо банд хэмээх нэр бол ир зөргөөр гайхагтан шалгарсан хүнд олгогддог цолч байж магадгүй гэж үздэг байна. Учир нь Нанзтыг нас барсны дараа 40 гаруй сайн ирчүүд өөрсдийгөө яг нас барсныхан дараа бүр 40 гаруй сайн ирчүүд өөрсдийгөө Торо банд хэмээн нэрлэжсэн буюу баг өөртөө юм цол өгчээсэн байдаг байна. Тэгэхээр энэ нь бол одоо олны дундаас одоо шалгарсан, торойсон гэсэн утга санааг агуулж байгаа гэж үздэг байна. Эдүүгээ хүртэл дайр хангачуудын донд Торо бандын тухай олон домог түүх хүүрнэн өгүүлсэн байдаг. Тэгэхээр энэ заримаас нь үзэгч та бүхэндээ хүргэе. За эхний домогт нь юу гэж өгүүлсэн байт юм бэ гэхээр нэг удаа Торо банд баяднуудын адуунаас авсан адуу малаа үгээгүй ядуу дорой ардуудад тарааж явахдаа нэг ядуу хүнд морь өгчлээ. За тэгээд тэр хүнд энэ морийг тэр газрын тэр түвшмлийн адуунаас нь авсан юм шүү. Адууч нь ирээд морио таниад авнаа гэвэл Торо өгсөн гэж хэлээрээ гэсэн байгаа юм. Хэрвээ морио авч явбал надад яаж иж жаад хэл хөргүүлээрэ гэж хэлээд яваад өгч л дээ. Тэгтэл хэлсэн ёс оромж төд удуулгүй нөгөө түвшмлийн адуучин ирээд морио үзэж таниад
авахар болж гэнэ л те. За эн чинь манайх байна. Би одоо ингээ аваа явъя гэхэд нь үгүй энэ чинь тороогоос авсан юм аа. Тэр өгсөн юм гэж хэлээд нэмэр олсонгүй гэнэ л те. Тэр хүн энэ тухай тороо бандад хэл хургуулж л те. Нөгөө ядуу гэр бүлийнхэн тийм ээ яаж жагаад хэл хургуулсан байна. Үүнийг сонсон тороо банд өөрийн нөхдийн хамт нөгөө түшмэлийн адуунаас шилж агаад ахиад бүр 20 адуу авчихсан байгаа юм. Түүнээс хойш тороо банд төрийн бөөс хэмээн алтарсан бөгөөд баяд ноёдууд алдсан адуу малаа үзэж таниад тороо өгсөн тороогоос авсан гэвэл буцааж авахаа огт байсан гэнэ. За нэг адуу ингээд өгөөд явуулж идэл буцаагаад авч идэл нөгөөдгөө 20 болгож алдчихснаас гээд ахиж өрөөсөө хэрвээ тороо өгсөн тороогоос авсан гэж хэлэх юм бол адуу малаа буцааж авахаа байсан түүхтэй юм гэнэ. Харин дараагийн нэгэн домог дээр юу гэж өгүүлдэг юм бэ гэхээр тороо банд хүрээний шоронгоос ардуудын тусламжтайгаар гараад дарь гангаа чиглээд одоо мордож гэнэ л дээ. Түүнийг оргоц ухагдсныг мэдээд 15-ны цагтаа хэмээн алдарсан цэргүүд араас нь нэлээд ихэнх хөөсөн байгаа юм. Тороо банд баригдахгүй тулд зүгтаагаад л байж. Хойно өмнөө орж хөөцөлцөөр байгаад дарь ганг нутагтаа хүрчэлтэй. Тороо банд алтан аваа буюу дарь аваанд нуугдах гэж л ер нь тийшээ зүгсэн болтой юм. Тэгээд ч тэр ууландаа гарч гин. Цагдаа нар ч гэсэндээ мөн самбаатаа ирсэн хэдийний мэдээд тэр дарь авааг 3 талаас нь зэрэг бүсэлсэн байна. Яг тэр үедээ бол цагдаа нар бүсэлтийн аргад ихэд мэрэгссэн байсан буюу одоо шилийн сэрсийг барьдаг юм аргатай бүр болцсон байсан юм байна л да. Ингээд дарь авааны өмнө тал нь ихц учраас морьтой хүн бууж чадахгүй гэж имээгээд тэгээд харин зүүн, баруун, хойд гэсэн 3 талыг нь бүслээд ингээ 3 талаас нь мацчихлээ. Гэтэл моринд сайн арга самбаатай тороо банд цагдаа нарын бодлыг нь одоо та нар буруу бодож шүү гэж хөөсөрдүүлээд даравооны их зураг ажигчгүй бүр морьтойгоо буугаад арилаад өгсөн гэнэ. Ийхүү цагдаа нарын мэрэгэн гэсэн арга нь торон хэцүүг ерөөсөө дийлээгүүд ихэд ууралсан бололтой уулан дээрээс ширүүхэн буугаад бас л араас нь нэхэж гэнэ л дээ. Гэхдээ та нилээ нэхэж яхаад тороо банд сураггүй л алга болоод өгч л дээ. Ингээд алтан овоо буюу дарь овооны ихцхэн урд уруу нь буусан тод зам байдаг гэнэ. Тэр замыг одоо хүртэл дээр гангачууд торойн зам хэмээн нэрлэдэг түүх нь энэ аж. За тэгвэл мөн адил дараагийн нэг түүхэн дээр одоо домог дээр юу гэж дурддагчдаг юм бэ гэхээр тороо банд бас нэг удаа 15-ны цагтаа дахиад л хөөгдөж явж исэн байна. Ер нь л байнгын хөөгдөж тугдаж явдаг байсан байна л да. Ингээд цагдаа нараас зугцаар агаад моринж нилээ муудаж гэнэ л дээ. Цагдаа нар араас нь ихжсэн учраас нилээнж дөхөөд ирж гэтэл самбаатаа сэргэлэн тороо банд их элсэнд ороод мориныхаа имэйлийг авч чөдөрлөж орхиод хэсэг өвхөр байснаас нэгийг барьж унаад тэгэд дээлээ эргүүлж өмсөд цагдаа нарын хөөж явсан цагдаа нарын өөдөөс нь очиж гинэлтэй. Бүр хөөж явсан хүмүүс нь гайхсан ба. Гэтэл цагдаа нар түүнийг таниагүй буюу түүнтэй уулзаад "Үгүй энэ тороо аль зүг рүү гарав?" гэж өөрөөс нь асуусан байгаа юм. Гэтэл хариуд нь бүүмэд торон ч юм уу хин чин бүүмэд нэг ятарсан морьтой хүн энэ урагшаа явж гарсан. Тэр гүдгэрийн араар саяхан орлоо гэд алсахны зааж өчөөд өөрөө яваад өгсөн байна. За тэгсэн нөгөө цагдаа нар ч одоох нөгөө мө торог барих мэн гэдэл умхамгүй хажуугаар нь зөрүүд ингэрээд хажуугаар нь яваад өгжилтэй дахиж явж. Тороо банд цагдаа нарыг тэгж хуурч өнгөрөөгөөд эргэж морио унаад зүг буруулан дахиад яваад өгч. Тэгээд арга бишэцнийг мэдсэн цагдаа нар өхөр унсан хүний зааснаар яваад юу ч олоогүй бараа сурагч харсангүй. За бүр дээрээс нь мөрч олж хараагүй байна. Тэгээд энэ нэг л биш байна да гэж мэдээд хуурцснаа нэлийн хожуу мэдсэн байна. Буцаж ирээд нөгөө газараа өхөр унсан хүнтэй таар хайсан боловч нөгөө газар нь өхөрнөөс нүүр юу ч байгаагүй юм лээ. Ингээд орой болж нар жаргаа цагдаа нар буцаж тороо банд тэднээс дахиад мултарч чадсан гэнэ. Дөрөв дэх томогт нь юу гэж өгүүлдэг гэхээр тороо банд Баян дэлгэрийн баруун бед 2 сайн ир байдгийг дуулаад нэлээд эрс сурсаар явж уулзж гэнэ л дээ. Тороо тэдэнтэй уулзаж минь тусаа мэдлцээд улмаар танилцаад та хоёрт авч чадаагүй юм байдгүй гэж асууж гэнэ л дээ. Тэгтэн цаад хоёр нь нэлээд бодож ийсэн энэ баруун хойно нэг баян тангадынхаас хурдан шарга морийг нь л авч чаддгүй юм да гэж хариулсан ба. Тэгээ дээрэс нь
Бас нэг энэ нүхний мухрыг л үзээгүй яваад байгаа. Ийм л хоёр имийг чаддгүй устаа гэж хариулж гин. Ингээд тороо банд тэр айлаас хурдан шарга морийг нь нийлж хулгайлахаар тохиролцож гин л дээ. Ингээ гуруула болоод авч. За тэр айлаас морийг нь авахаас өмнө нэг хоныг нь аваад ир. Та хоёрын нэг нь миний мороор яваарай. Миний морь хотныхан захад хүрээд өөрөө мөлхөөд ингээд явчихна. Тэгэхээр нь хоттой хоноос нэгийг шүүрч аваад гараарай. Харин нэг юм нэлээд сайн сануулхад чү гэж л хэлж болдгүй юм шүү гэж захиж явуулж гин. Нөгөө сайн ирж хэлсэн ёсоор нь очиж нэг хонь шүүрч аваад дүүртэл нохоон боорлол сандрахта чү гэтэл морин суг усран хулгайч мань хонио тэврээд хотонд нь мулт үсрээд үлдчихэж гин. Морин эмээлтэйгээ эзэн тороод дахиж ирж торойч мөнөөх маань хонио тэврээд хотонд нь үлдэж гэж мэдэнгүүтээ маргааш нь үлдсэн нөхрөөр нь баахан жижиг чулуу түүлгэж богцонд нь хийж ганцглаад хоёулаа 80 хүний хувцас гаргаж өмсөд баян тангад явах руу бараалхаж очиж гин. Үлдсэн нөхөр авах гэж байгаа арга зэрэлдэ. Тэр айлынхан цаа ноётон хаанаас хаа хүрч авна вэ? Гүн урчуна манад хулгай ороодоо. Нөгөөдхөө барьж авсан гих зэрэгэл баахал юм өгдөөс нь яриад ээж гин. Тэгэхээр нь би эзний сангийн мөнгийг хураагаад явж байна. Өнөө өрөө хөсгнөөс салчихлаа. Энд л саатангээ сууж байна гэлээ. Тэгт нь нөгөө айлынх нь зайлуул үгүй тэгэлхүүл яах втэ. Ноёнтонд хоолунд байр бэлтгээд дэлхүүл алдаад бөөн юм болж гин. За ингээд ноёнтон буюу манай тороо банд маань. За чи тэр хулгайчаа илүү гүрт оруулаад манаа гаргаад сайн харж байгаарай. Юмыг яаж мэдхүү? Миний юмыг ч ихсэн сайн манаарай. Тэгээ дээрээс нь хүлээтэйгээ тэр гэртээ оруулаарай гэж захиж гин л дээ. Тэгээ мөнгөндөө ойр унтан шүү гэж хэлээд илүү гэрт орд ир засуулж авсан байгаа юм. Ингээ удалгүй ноёнтны дүрсгсэн тороо бандд эрен дээр толгой тавингаа унтаж 2 манаа харсаар байтал өөрөөр дуг хийж авч. За тэр хооронд нь нөгөөх нь нөхрийнхөө хүлээсийг тайлж морио унуулад богцтой чулууга ганцгалуулан явуулчихад өөрөө унтаа мэд байсан чинь өглөө болж гин. Унтаа мэд байж хаад өглөө болгож л тээ. За өглөө босонгуудаа сүйд мэд болж гин. Гүй нөгөө ноёны морчин алга болчиж нөгөө хулгайчин чалга нөгөө сангийнх нь мөнгөн чалга болж гээд тэрүүгээр нөгөө өмөө тэр хот таяарал юм болоод байж гин л тээ. За тэгтэл энийг сонссон тороо банд буюу манай ноёнтны дүрс гэж байгаа штэ. Ноёнтон маань саялс ирж байгаа хүн болж жүжиглээд босож за та нар чи яаж байгаа юм? Эзний сангийн мөнгө алддагч зэвүүн хэрэг байна да. Аяа мунж таагүй юм болж та нар ч одоо толгойгүй л гэсэн үгтэй. За яах вэ? Надад нэг хурдан мөр байвал арга байна гэж хэлсэн байна. Гэтэл за ноёнтон минь нөгөө арга аваарсан хот айлынхан байдгаал барьсан байгаа юм л та. За ноёнтон таал аргалжилж аминд минь ор. Манад нэг хурдан шаргамаар байдгийм. Түүнийг унаад яв. Ам өршөөхийг л хичээгээрээ өөрхөс их юм алга гэж нэлээд захиж нөгөө хурдан шаргамаар өөртөө бариад ирсэн гин. За түүнийг унаад яв. Ам өршөө гэж бааханлахгүй ажил гин л дээ. Ингээд ноёнтны дүрсгсэн тороо бандад нөгөө авч чаддгүй шарга морио өөртөө барьж ирээд дээрээс нь баахан өргөл барьц өгөөд хурдан морио унуулад явуулсан төвхтэй юм гин. Бас л айхтар арга зайлтай хүн байж дээ. За нэвтрүүлгийн дараагийн түншийг танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн түншээр Авторадиатор сервис. За Авторадиатор сервис уран дулаан цаг ирж байгаатай холбогдуулан мопедны бүх төрлийн худалдааг хийж байгаа. За эднийхээс та зээлээр авах боломжтой. За сонголтоор авах боломжтой. За мөн эднийх мопед худалдаанаас гадна радиатор сервисийг одоо ажиллуулад 23 жилийн туршлагатайгаар 3 үеэр дамнан хийж байгаа юм. Чанартай баталгаатай газар байгаа. Магадгүй та ховор төрлийн машин ундаг тийм ээ радиатор засварт одоо таны машины радиатор байхгүй бол эднийг таны машинд зориулаад бүр ингэж хийж өгдөгөөрөө даваа талтайгаа. За мөн air condition цэнгэлдэг. Одоо ингээд улаан болохоор бид air condition бол гадаад одоо явахад хэцүү болдог шүү дээ тийм ээ. Air condition цэнгэлдэг гэмэд маш олон төрлийн үйлчлэгийг хийдэг учраас зориод нэг очоороо 2 салбартай нэг нь дарих руу явах замдаагаа нөгөө нь 22-ын давчин дээр байгаа. Бас ороод нэг үзээрэй. Баярлалаа. Нэвтрүүлгийн түншээр Авторадиатор сервисэлээ. За өнөөдөр та бүхэнд тороо бандын түүхүүдийг домог түгээс нь хуучлан хүргэж байна. Ингээд 5 дахь домгийг хүргэе. За хөрөхгүй очихгүй газар өгөө байсан тороо банд өөрийн цаашдын хувь заяаг мэрэглүүлээд
За зам мөр хитэ болгоолох бололтой говийн их мэрэгэн ноён худагтын нэг удаа хүрлцсэн очсон байгаа юм. Би юу цаашдаа яах нь вэ гэд. За ингээ очиод орохт нь ноён худагт шагаат зооглон сууж байсанда торой амар мэндийг нь асуун сууж л дээ. Гэтэл ноён худагт хороогоос өгч хүлээгээгүй юм байна. Юу ч хэлүүлээгүй. Тэгээд шагаатынхаа шагааг мулт мушгаад нэг хоёр орхисон чинь морь босчлээ. Ингээд ноён худаг тэр морь чигт нь тороод юу ч хэлэлгүйгээр өгсөн байна. Ямар ч үг хэлэлгүйгээр өгөөд сансанчлан уншлаг залбирал үйлцсэн байна. Нэг басанд одоо даатгаж авсан гэсэн үг. Түүнийг нь аваад тороо энэ мэрэгэн худагт чиний амьдрал морин дэл дээр л юм байна. Морин дээр хямар чин дэлгэрнэ. Морьтой нөхрөл морь чиний хань гэж айлтаж байгаа юм байна да гэж ухаарад тэндээсээ буцсан гэдэг. Тэгэхээр гих мэтчлэн маш олон домог түүх бас байдаг бахнэ. За энд бас нэг юм гэвэл ардууд бол түүнийг сайн гэр гэж магтдаг байсан. Ноёд худалдаачид бол түүнийг мэдээж үзэхгүй. Тэгээ яагаад гэхээр одоо эцтийн худалдаачид мөлжлөгчдийн эсрэг тэмцдэг байсан хүн гэж хэлсэн тийм ээ. Төрийн шагналд нацагд орж ихтэй эмч 1963 онд гаргасан Манжин иргэшээлд байсан үеийн халахын хураангуй түүх гэж ном байгаа. Тэр номонд түүний би хятадын худалдаачдыг дээрэмдэн олсон олзыг ядуу хардад түгээн өгдөг байжээ. Энэ бол Английн тариачны сайн ир Робин Гуудын явдалтай зарим талаараа адилавтар юм аа гэж бүр ингэж дүүнсэн байдгийн байна. За тухайн үед Торой бандын удирдлагад нь явсан бас шилийн сайн ирс гэж байдаг гэнэ. Тэгэхээр даргангад бусад шилийн сайн ирсийг одоо дурдвал тэндээс тогос чүлтэм, хүүхэн цэн, вариг валдан, хөх банд, хөх балчирлам, замун огтор самдан, хар гасан жамц, гүжир гончигж ав. За тангад лам гэдгээр нэг хүмүүс илүү сайн мэдт юм байна. Хүүхэн должин, тэнхээ жамин, шунуу ажив, ах トゥ сүх, одоо жүрмөд, мөн пилжээ, гурдаа, тогсом, цэвэн балжир, гомжав, лам тосон, за боравдан, булуудлаход, гомб, ээр ужам, хүүхэн должин борловсон, за сүнэх содов, нохоо мөнх зэрэг хүмүүс одоо түүний удирдлагын доор явдаг, дээрээс нь үлгэр дуурайлал авдаг байсан гэж бичсэн байна. За энэ шилийн сайн ирсийн хувьд бол даргангийн айлд одоо бараг нутгалдгүй газар, айл байдгүй газараар сэлгүүцэж шилийн богд орчмоор орогнон ар өвөр чуулганыг одоо холбон тоочиж шилэрч явдаг шилийн сайн ирс байсан хэмээн одоо үлдсэн байдаг бахнэ. За шилийн сайн ирс бие биенээ хочилж нэр өгдөг байсан байна. Тэгэхээр ард түмэн гэхээс илүүтэйгээр бие биедээ нэр өгдөг байсан юм байна л та. За энийг бол Цэцэн хаан аймгийн Хэрлэн Борс хотын чуулганы тамгын газар шүүгдэж байхдаа өгсөн өчиг мэдүүлгүүдээс нь бас харж болох юм байна. Тэгэхээр энэ дээр дурдсан байгаа те одоо бүгд юм хочтой байгаа шилийн сайн ирсүүд эндээс ч гэсэндээ ер нь бол энэ нэрч гэсэн юм их сурвалжтай юм учиртай юм байлаа. Тэгэхээр Торой хэмээх нэрийг олон түмэн хайрлаагүй буюу бусад шилийн сайн ирсээс өөрсдийн толгойлогч нанзад доржид өгсөн хоч хэмээн үзэх бас боломжтой байдаг байх нэ. За гих мэдчлэн шилийн сайн ирсийн тухай маш олон одоо домог түүх араараасаа яригдан явдаг. Тэгээд одоо олонний сайн мэдхээр домог түүхүүдээс нь та бүхэндээ хүргэлээ. Тэгээд сүүлд бол одоо даргангч Торой бандтай холбоотой домог дуу зохиож алдаршуулан уус даяараа хожид мөгчүүлсэн юм түүхтэй байдаг. Даргангийн домог сайрцд зориулан нутагт нь 1999 онд гэрэл төш босгосон байдаг. Тэгэхээр уг шин болохоор Ганган нураас цүн хоошо 6 км-т Гангийн цагаан аваа хэмээх уулын тогоон доторх жижигхэн тавцаг дээр байдаг байх нэ. Тэгээд Гангийн цагаан авааг урд цагт бол тавьдаг байсан гэж үздэг. Тэгэхээр энийг бол одоо хүртэл 1921 онд овоог дахиад барилдсан бөхчүүдийн оноо данс, за дээрээс нь 1923 онд овоо дахиад амжилттай барилдсан бөхчүүдийн олгосон бай шагналын баримт хүртэл одоо архивын материалд хадгалагдан үлдсэн байдгийн байна. Цэануудаар та бүхэндээ шилийн сайн ирсийн толгой хэмээн нэрлэгддэг бидний сайн мэд тэгэхээр Торой банд буюу за яг уг жинхэнэ нэр нь болохоор нанзад оржийн одоо олноо хүргэсэн домог түүхүүдээс нь болон одоо нэрт эрдэмтдийн үлдээсэн зарим нэг одоо баримтуудаас нь хүргэлээ. Хамт байсанд баярлалаа. Дараагийнхаа дугаараар иргэн баяртайгаар уулзцгаая. Нэвтрүүлгийн түншээр автор editor сервис Дашка Салан байлаа. Баярлалаа.